За ингээд хөдөөний сэлэмчнийхаа сүүлийн 3 ангийн 5 хүндээ эмэгтгэд бэлэн болоод байна. За 10 дугаар анги нь болохоор багшаа таны хамгийн хайртай шав Rose Marble Heart байна. Хамгийн хайртай гэнэ үү? Rose хэдэн жилийн өмнөх шав жил хагасын доторл доожогийн номер 1 болсон доо. Гэртээ хармаар байна. Инхүү ингээд дараагийн анги маань хэллээ. Сарнаачин Holy Order-ын одоо дээд командлагч юм байна л та. Он удаан жилийн дараах дахин уулзалт болж байгаа нь энэ Godspear-ийн нийгэмлэгийн ач тусал гэж шүү. Бэрэлэг ямар гайхалтай багш болохыг ч бүгд л гайхацгаана. Энэ удаа тэд бие хамгаалагчийн үүрэг гүйцэтгэхээр хотод ирсэнээ хэлээд Citrus тэдэнтэй хамт явъя гэхэд манаас халтай залуу маань үнэхээр боловсноор татгалзаж байгаа маа. За ингээд хэсэг өөрчлөгдөд өнөөдрийн хичээл өндөрсөн бололтой. Бэрэлж авч хувцас үзье да гэж бодож байтал Rose түн дээр үрж ирээд таныг хүлээж байлаа. Та надаа хот үзүүлээд өгч тхүү гэж юм. Ингээ хэлсэн чинь хамтдаа хотын танилцуулж өгөхөөр цааш хамт явж байгаа маа. За Бэрэлж амьдрал хэр байна да? Яаж Holy Order-д орсон юм бэ гэх мэт энгийн яриа үргэлжилсээр алдарт Бэрэлийн нөгөө нэг бодлогоширдаг гүрийг одоо өнгөрөөд хотын төв рүү өрөөд ирж байгаа. За яагаад ч юм ийшээ ингээд нүгэд ирчдэг ч юм бэлүү гэхэд Бэрэл чамд энд хийх юм байгаа гэж үү? Багшаа би энд ирвэл та намайг хүлээж аавна үстэй. Үгүй ч одоо юу яриад байгаа юм бэ? Гэснээр тэдний сонсоллаа. За Бэрэлж шинэ хувцасаа өмсөөд гэрийн зүг явлаа. Гэрт ормогц одоо Мэрил түүний өмссөн хувцасыг нь хараад гайхаад "Гүй яах вэ дайжгүй юм" гэж хэлээд хоол бэлэн босноо хэлдэг. Энгийн хувцастайгаа л гоё харагддсан байж тээ гэд сулхнаар ингээ хэлээд сургуулийн амьдралыг ярилцсан. Өнөөдөр ч Мэви их л яриасаг байгаа харагдана. Хөөе ажиши. Та ном уншиж байсан биз дээ. Надаа орой ном уншаадаг. Дараагийн өдөр болж Citrus цэргүүдтэй өнөөдрөөс эхлээд нийслэлд айгүй том гүнж 3 хоногоор ирнэ. Тэр тэнд энэ тэнд гэдэл хойрлоод байгаа л та гэд хэсэг өөрчлөгдөж байгаа. За нөгөө айхтар гүнж чинь ингээ ирсэн болтой. Бэрэлтэй ч бас танилцаад авлаа. Тэгсэн чинь л гинт нэг юм шар устай хахуу гарч ирсэн л нөгөө нэг гүнжтэй чинь бас хөөрхөн сэтгнээд шүү. Тэг гүнж зорсон газар руугаа хөдөлгүйгээр одоо төлөлгөөгөө хэрэгжүүлж эхэллээ. За Бэрэл маань өөрөө өгөөш болоод өгөөш болох сүхт хэрэгт суугаад явах юм байна. За хотын төвч нилээн сайн харуул хамгаалалттай байгаа л байна л да өгнө. Тэгсэн чинь гинтийн зогсолт хийгээд ханхуу гүнж хоёр маань одоо ойрхон байх гоёл чимэглэлийн дэлгүүр ороод шопинг хийнэ. Хотын арт тэднийг харахаар цугларсан байгаа болтой хүн ихсэд ирлээ. За тэгээ манай хоёр маань яах вэ нөгөө нэг үзэгчтэй дагуулад л сайхан хосууч шигэл үнтэй хоолны газар хоол идээл Бэрэл Citrus хоёр одоо тэ хараал ажиглаа сууж. Тэгтээ өмнө Бэрэл болохоор яг тэр хоёрыг явж байхад нэг юм хачиргалтай хөдөлгөөн ажигласан юм байна л да. Тэгээ яах вэ тэрийгээ Citrus дээр ирээд хэлж өгч байгаа. За тэгээд анхаарал өгөөд удаачгүй байхад манай хоол дуслаа. Хоолоо идээд гараад ирсэн чинь гинтл даар дэрэгдэн даас 3 нөрмөхтэй юм залуу гарч ирэхэд яг хөөминий дуу хамт ихшгэлдэг юм аа. Яг аним дээр хөөминий дуу гардаг шүү. За тэгээд энэ 3-аар зогсохгүй байшин дээвэр дээрш мөн 3 нөмөрхтэй залуу гарч ирээд ер нь дайралтанд өртөж байгаа маа. За тэгээд хотын одоо элит цэргүүдийн хамгаалтын эсрэг одоо дайралтууд орж ирж байгаа. Утаагаар тэдний одоо харга өнцгийг багасгаад дайралтуудаа араас нь хийсэрлэн. Тэгсэн тэдний жижиг даагрууд одоо бүгд хортой болохыг Бэрэл анзаараад бусдаа мэдэгдэж байгаа. За бүгд нэгээс нэг үзэлцэж эхлэнгүүд одоо дайралт хийж бо зэргүүд ч бас энэ л нэг илдэвтэй гараад байна. Тэг янз янз заарл үзэж байна. Одоо үлдсэн яриад явах те та нартаа чадхаараа харуулад өгье. Хормог ертөнцийн хаанан багтаж хаанан шингэхвэ.
ингээд нэг нэгээрээ ялсаар утааж замхарлаа. Ашгүй нэгийг нь амьдаар барьлаа гэд бодсон чинь нэг зүйл хадснаа амь оролцож байгаа. За эслэг өөрчлөгдөн тэд явах замаа өөрчилсөн хэлнэ. За өнөөдөр ийм зүйлс болсны дараа маргааш үйл ажиллагаач цуслагдах байх таа гэд бодож итэл за яг тэдний аюулгүй байдал бол нийт гэж ярилцсан. За хоёр том дарга тэдний өөрийн биеэр хамгаалахаар болоод Сарна Бэрил хоёр харьж амархаар болж байгаа маа. Ерөнхийдөө бол төлөвлөгөө маань цуслагдаагүй гэсэн үг. За тэгээд гэртээ ирэхэд Люси Мэви хоёр түүнийг өгтөж байгаа. За өнөөдөр юу болов хэмээн ярилцаж шидэт зэргүүд энэ удаагийн хамгаалтанд оролцоогүй гэж ярилцаад Мэви харин дэлгүүр орохоор гадагшаа гарч байгаа. За хамгаалтын албанд шидэт зэргүүдийг аваагүй гэдгийг хэлж өнөөдөр дайралт хийсэн хүмүүс нөгөө нэг спер яан дуанагийн хүмүүс ч нэг тийм газрын хүмүүс гэлүүсээ хэлж өгч байгаа юм л та. За энэ амар нэртэй усаас нөгөө нэг гүнжин ирсэн юм байна уг нь. За ажлыг өөрчлөгдөхөд Цитрустай Розе таарж маргаашин яг юу ч цуслагдаагүй окей гэдгийг нь нуцгаа мэдэж аваад хөдөөгөр явах юм байна штэ тий. Би ч их дуртай швул гэж байна. За ингээд Цитрусаас хамгаалтын байдлыг нэг бүрчлэн мэдхийг хүсгэд Цитрус ч хэцүүхэн байдлаар зөвшөөрч байгаа маа. За буцаад Бэрил дээр ирэхэд за энэ хэцүү нэртэй ус яг одоо хүчний тулаан өрнөж байгаа юм байна гэж тайлбарлаж өгч байгаа. Тэгээ Pop Lamton бол бүхний дээр байдаг юм байна. Тэгээ хаана засгаа хариуцдаг юм байна. Гэх юм тодорхой хариулт өгч байгаа. За тэдний доор нь болохоор парламент нь байдаг. За энэ удаагийн дайралт хийсэн хоёр дахь гүнж Flax байх магадaltaй хэмээн ярилцж байгаа. За буцаад Цитрус Розе хоёр дээр очсон чинь манай хоёр яриагаа дуусчих. Сүүлд нь Розе түүнээс багшийн талаар илүү ярилццгаая л да. Би ч түүнийг мэдээд удаж л байна л да. Гэхдээ түүнийг Бидэн гих газар 6 жилийн өмнө хараад шүтэж байсан. Тэгэл би түүний доорчтой сэлмийн урлаг заалгуулсан л гэж байна. За Цитрус ч түүнд өөрийнхөө түүхийг хэлж өглөө. За тэгээд энэ хоёр нь ярилцж байхад нэгэн жаалах уу? Төөрсөн бололтой ээжигээ хайгаад байхад нь Розе хурж ирээд тэр хоёр түүнд туслахаар болж байгаа маа. Жаалаа нэр чи юм бэ? Гэх зэрэгээр Розе ч жоох хүүхдүүдийн харыг болохтой үнэхээр мэрэгжлийн харагдаж байна. За тэгээд энэ хүү жаалгуугийн нэрийг Ритер гэдэг ба Розе маань хотын төвөөр түүний нэрийг Ритерийн ээжийг хайж байна гэдээ ойролцоож гарч байгаа. За Цитрус гайхаж яснаа. За дүрс хэрэг гэд хамт ойрлоод хамтдаа хайцаж байгаа юм да. За ингээд буцаад Бэрил дээр үрээд ирлээ. Тэгсэн Бэрил маань Люсид яг л өмнө тулалдсан гаруудтай ижлэхэн санагдсан. Баригдвал амиа оролцдог. Тэгээд уул мөргө болгоод байна. Мэв ч гэсэн дооржиж яриа өндөрлөж байгаа маа. Харин Розе Цитрус хоёр маань нөгөө жаалгүйхэн ээжийг нь бас олоод өгчөж байгаа маа. Тэгэд нөгөө нэг хэцүү нэртэй хотынхын ер нь тэр хотынхан чинь өнчүү хүмүүстэд тусгаалan сайн ханддаг байсныг Розе дурдаад тэр хоёр зам замаа хөлөө. За маргааш нь бол Цитрус цэргүүдтэй төлөвлөгөө урдын адил байх болно. Анхаарлаа сулруулж болохгүйг хэлж тэд замдаа гарч байгаа. За юу ч болсон тэднийгээс сайн хамгаална шүү гэж хэлээд нөгөө нэг сахалтай нөхөргөө Бэрилийг татаж авснаа. Хуучин Розегийн ахмад байсан залуу өчигдрийн дайрагчдын дунд явж исэн. За ингээд сүхт хэрэгжсэн цааш явлаа. Бүгд л хотын энэ том хөдөө аж ахуйг хараад алмаараад явцгаана. За сүхт хэрэг зогсон. За шар ягаан өртүүд маань тариалан дундуур явцгаана. За ойр орхон хамгаалтууд их байгаа. Гинтийн дайралт хийхэд арай л том талбай байна гэж ярьж дуусааг багт нь Номс Мартин лөө дайралт орж ирж байгаа. За тасалтгүй харах сумнуудаас бүгд шалмгай бултаж байхад дайралт дахин ороод ирнэ. За тэгээд үлдсэн үз үзэд. Чатимол туташгүй голаар өмнө гүлээрэ. Үгсэн чигсэн аюултай шүү чадгаараа сайн хүлээрэ. Өөрсдийн үнэ зүйлээ хамгаалсан гэрмүүлээрэ. Үлгүн нийгмийн үлгэн бишээ өөрийн гиген дүрээрэ. Ахаан дусгал авсан өөрийн уран бүтээлээр. Альва зүйл дээр гэж болдоггүй одоо хитэн шүтэнэ. Тэдэнтэйгээ би урлаг гэчиг бүтэнэ. Хүртэг ёстойгоо хүртээ би долон юмсыг сүтэгнэ. Амьдрал гэдэг ананаас шалим шиг л хатуу. Атаг сүлтэнд хөдлөлцөө дөргөлөдөө мацуу. Өчигдөр шөнө орж ирсэн гүгээ хэлхээ сацуу. Үхэл амьдрал хоёр миний хийнастаа чицуу. Өнөөдрөөс гэгэрсэн би өмнөх нүглээ твчи. Халлаасгад дутраагээ би хорон үгэр сивчи. Ээж амс сонсголох ганцал гараал хэлчи. Өрнө болтон. За ингээд дайралт шин амтлаа. Тэгсэн чинь Бэрил маань Цитрусыг хоёр өнгө төстний аваад явахыг хэлж байгаа юм л та. Тэгээ Бэрил маань өөрөө үлднэ гэж хэлж байгаа. За тэгсэн чинь Розе харагддаггүй. За Бэрил ойр орчныг шалгаж явсаар Розе дээр ирчлээ. Тэгээ мэдсэн юм аа энэ дурак уулзаал нэг балаас юм яриадсан байхгүй. Тэгсэн чинь борооч ороод эхэллээ. Дайн дээр давс хичээрдэ. Югдүүлээ дайран дээр давсч хөтлөө. За тэгэхгүй. Тэгээ Бэрилч үүнийг мэдсэн бол айгүй л тайван хүлээж авч байна. Эхний дайралтын үеэр л түүнийг анзаарснаа хэлдэг. Яг яагаад ингэх болсон юм бэ?
Улс ямар ч хэрэгцээгүй хүчгүй хүмүүсээр удирдуулаад байвал та яг яах байсан бэ багшаа? Би чамд сэлмийн урдгийг хүн хамгаал гэж зааж өгсөн. Харин би таны үгийг л дааж байна. Би өөртөө зөв гэсэн бүхний хамгаалахаар сонголт хийсэн. Улс буруу хүмүүсийн гарт орвол өнчүү хүмүүсээс ахуулаад бүгд үгүй болох болно гэж Поплантай хэлсэн. Чамд ч илүү яриад шаардлагагүй бол та. За ингээд хэсэг өөрчлөгдөн сүхт хэрэг рүү өөрчлөгдөн манай гур чүүэд чинь шүү. Хүч чадлаа нэмэгдүүлэгч ашигласан зэргүүд манай гурыг бүр ингээд амар дайраална. Энэ үеэр Берил Розетер нэг эсрэг үзэж эхэлж байгаамаа. Дайралт хийлгүү бултаадлаа. Нэг дайралтаас нь бултаж Розет ямар суг болохыг нь ойлгуулж за хаста буугаад өгчих байх гэдгсэн чинь би энд бүтлгүүтэл манай хотын асамжийн төвүүд бүгд устгагданаа. Тийм болохоор л би энд ийм зүйл хийж явнаа л гэж байна. Буруу замаар орсон шаваа загналтаа багшаа. Розе би чамайг хаалах болно. Гэт сарнаад ганц л завчилт өглөө дөө. Багшаа намайг алаад өг. Тэгж болохгүй. Чи амьд байж өөрийнхөө хийсэн хэргийг нүглээ намжлах ёстой. Гэж хэлснээр манай хоёрын нэг тулаан ерөнхий өндөрлж байгаамаа. За тэгсэн чинь юу ч мэдхгүй нэг баачка гарч ирээд дайрагчид тэднийг бэртээсэн юм уу л гэд имжилчлээ. Хэнэс гихчил тэдний толгой юм байна. Энэ мэдээллийг мэдэж байсан мэтэл манай сахалт чинь Розег нууц үеийн мэдээд байснаа л хэлж байгаа юм л та. Тэгээ манай хоёр яаж чадахгүй тушаалуудыг нь биелүүлж байгаа ч гэсэн ийм зүйл хийхийг хүсэхгүй байгаа хэлтгээ. Reviews ламтан гэж харин өстой үйл хийдэг ламтан байсан. Тэ иймэрхүү л хийдэг хэрсэн. Тэгээ түүнийг би өөрийн биеэр барьж авсан. Тэд хүүхдийг амьлуулах юм зан үйлийг хийдэг. Тэдний бусдыг гартаа оруулдаг ганц зүйл нь нас барсан нэгнийг амьдын ертөнцид буцааж авчрах гэж хэлэхэд энэ ойрч бас тархитуулж яснаа ойлгож байгаа юм л та. Тэгээд дахин нэг удаа энэ багшийн хуваар энэ бүхнээс юм сураарай гэж хүсье гэж хэлж байгаа. Тэгээ манай ойрч хэлтүүд Розе маань үнэхээр ухаарсан бололтой. Хизээ нэгэн цаг таны ачааг заавал хариулнаа л гэж байгаа. Манай гурвч бүр эцэдээ үрсэн бололтой нилээн ядарчээ. Тэгээ Берил ирснээр энэ бүхэн дуусны илрэл болж Розегийн талаар тэдэнд хэлэлгүй түүхийг өөр болгоод өөрчлөлт хэлээд өгдөг. За ингээд дайралтууд дуус дараагийн өдөр боллоо. Бүх зүйл төлөвлөсөн ясаар болж байна. За гүн чангуу хоёр аюулгүй буцацгаасан байна. Бэлтгэлийн өрөөнд тэр дөрөв ярилцж байхад Ситрүст талархснаа илэрхийлж тэдний дайралтад тийм юм ярангуут дайралт болж байгаа. За тэднийг дайралтанд урьж байгаамаа. Берилс нөгөө нэг тий айгуу даруухан цангаараа татгалцах гэсэн боломжгүй л боллоо тий. За окей. Тэгээд явахаар болж байгаа. За ингээд маш том дайлаханд ирсэн байна бүгдээрээ. За Ситрусыг айгуу тайван байгааг Берил сайшаан бодож авах үед хаан ороод ирлээ. За охиныг минь амь насаараа хамгаалсан гүнээ талархлаа. Өнөөдөр хүснээрээ зоглоорой гэж. Йоо түүхий заагаас тансаг байна. Хоёрыг бүр сохолж идээд ёо энэ сархтын амт юу гэд манай Берил маань чаас ам алдчихж байгаа. Ам алдсан ч гэдэг өөрийн ирэхгүй л ам алдчихлаа юм л та. Тэг гүнч ч авдаа түүнийг үнэхээр магтсаар тусгай багш болгосон зөв сонголт боллоо хэмээн Ситрүстэй ярилцж байгаамаа. За тэгсэн чинь манай хаа маань би энэ зүйлийг өдийг хүртэл нууцалж байлаа. Миний охин тун удахгүй харь орон руу хатан болохоор явах болно. Харь оронд өөрийн итгэлт хүн байхгүй түүнийг хэрхэн явууландаа л гэж санаа зовж байлаа. Тийм ч учраас Берил чи түүний бие хамгаалагч гих үрхийг авбал би үнэхээр баярлах болно шүү. Гүгү хаанта Берил багш одоогоор гэрээгээр энд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд цэргийн хүчээ нэмэгдүүлэхийн тулд багшлах нь зөв гэж бодож байна. Хэмээн Ситрус хэлж байгаамаа. За үүнийг хүлээн зөвшөөрч байгаа юм л та манай хаан. Тэгээд орой гэртээ хараад Мивид хаанаас авсан бэлгээ үзүүлээд өлсөд байна хоол идэх гэд хамтдаа хоол идцэн саяхан л хөдөө тосгонд багш хийдэг байсан надад ийм богино хугацаанд Төв хотод ирээд хаан хүртэл магтуулагч гэжтэй. Гэхдээ л үүнээс илүү энгийн сайхан амьдрал гэж байхгүй байх шүү хэмээсээр үзэгдэл өөрчлөгдөн хуучин тосгонд юу болсон талаар аав руу захиа бичжээ. За чамайг жинхэнэ сэлэмчин болохыг тэсэн ядан хүлээж байвэрэл гэж аав нэснэр энэхүү ани маань гэд дуусч байна. За дараагийн хамчлалд болцгаая. Баяр та.